Би Монголын үндэсний радио телевизийн Хөхтөнгөр FM-д одоо нэвтрүүлэгч хийдэг. Ган зэрэг гэдэг намайг. За цусантаа болоод удаагүй ямар ч хэлсэн найз зөвхөн зочлоод очихоор сайхан модтой, ургамалтай ингээд цусан зочлоод очихоор битүүхэн хатаархал төрдөг байлаа. Тэгээд одоо нэг өөрийн гэсэн цусантаа болоод тэгээд одоо мод сонирхол тариал эхэлж байна. За энэ арай манай залуу моднууд манайх одоо хөдөлж авснаас хойш тарьсан ачид тордож байгаа ийм моднууд. За хөршүүд маань нэлээд сайн мод тарьдаг ийм хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэгээд хөршүүдтэйгээ танилцаад урсгал судлаад ингээд моднуудаа тариад эхэлсэн. Одоо охтуудын маань төрсөн өдрөөр бэлгэн дэрсэн гацуур одоо жил гарсан болж байна. Ингээд ирсэн. За манай том охины гацуур, бага охины гацуур байна. Энд чинь ингээд өөрхөө манай хоёр ч өөрсдөө аваа модоо услая, модоо янзлая, тордё гэд надтай ч услах гад удаацалтай шүү дээ нөгөө хоёр чинь. Тэгээд өөрөө яг сэтгэлээсээ юмд ингээд хандах юм бол байгаль дэлхийн хөтөлбөрийн холбогдоод цаанаас нь амьлуудаа сэргээгээ явчихдаг. Тэгээд ганц нэг хугарсан мод маань сэргээд амилцсан байгаа бас. Тэрэнд айгүй баяртай байт. За миний бодлоор би энэ хашаа газар ер нь хүнд багтахгүй гэж боддог. Төлөвлөлтөөр модоо тарьж эхлэгээд ингээд эхэлсэн байгаа юм. Багаас нь газар багтахгүй хашаандаа сайхан мод тариараа өр хөвгтөө бас зөв боловсон одоо юм үүсэл хөгжил өв үлдээхийн тулд модоо тарьцгаарай гэж уриалах байна.